Дэлхийн монголчуудын эмчил радио 88.1 урлаган дээр сугаатарлан сонсож буй эрхэм сонсогч танд шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань өргөчийтлээ Мишэ X вариатаагаар шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 11-р сарын хэдэн мөлий 13-ны би ингээ даваа гараг болохоор ингээ харин мартаад идэм аа. Бас надаар заавал хэлүүлж энэ төр. 13-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Мөнх Бат буюу Мөги, за гэрлээ найруулагчаар Гамболдын Ангар нар ялж байгаа. За өдрийн мэндүргээ Мөги. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон ханилга намдах Seraphim, Simple Linktus, за мөн Сайн Electronics хүүхдийн дэлгэц гар утасны зохисгүй хэрэглээний эсрэг дэлгэцийн цаана хаянаараа хамтран ярилцаж байгаа. Баярлалаа. Өнөөдөр үдээ ачаар нэвтрүүлгийн хөгжилтөө постуудын маань 91 дахь удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хөө 91 дугаар явж байгаа юм тий. За шууд эхлэх үү. За би зандагийн оронд. Өнөөдрөөс эхлээд үдээ ачааг хөтлөнө. Тэгээд би ер нь хэрийн юмд инээдгүй шүү дээ зүгээр өстэй тий. Жах үлдүүд. Ер нь нэг тийм жах тэнэгдүү. Хүүхд байхын чи ер нь жоохон тэнэгүү гэлэгдэг байсан. Хүмүүс инээгээд байх чи эргүүсээр байлаа. Тэгэл хөлдөөсөрөө саваад байдیں۔ За. За ямар ч ясаа нэг уншаад үзтээ. За тэгээд. За хоёр нүүр гинэ. Мягмар зул гэдэг Facebook хэрэглэгч. За. Тий. За хоёр нүүр. Би анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль сурдаг оюутан хүн л дээ. Өдөр болгон 7:40-д хичээл ордог болохоор бас эмэгтэй хүн гэсэндээ 5 гэж босоод нүүрээ буддаг том ажилтай. Сурсан цангаараа 5 тал босоод нүүрээ угаагаад маск тавиад сэрүүм дүрхээд л будж эхэлнэ. Будаад толны өмнө сууж байхад ах жижиг өрөөнөөс гарч ирсэн ээ. Сайхан амарцгаасан уу гэд олон тоон дээр мэдлэлт юм байна. Бийж гайхаад юу олон тоон дээр мэдлэлт юм дээ. Ганцаараа байхад гэд өөдөөс нь чам шиг ингэсийг ганцаараа байх чи юу олон хүн байхын шиг мэдлж байгаа юм бэ гэсэн чинь ах нь харж ирсэн. Чам шиг хоёр нүртэй хүнд олон тоон дээр мэдлэлт юм байгаа үсттэй. Гин үнэндээ ороо ирээд будгаа арилгаа жинхэнэ төрхөндөө орно. Бас өглөө босоод нүрээ будаад бас өөр хүн болчих нь хоёр хүний төрхийг өөртөө агуулсан сайхан хүн юм даа гин. Тэгэхээр өдрийн мэд гэрлээнүүдэ гэх юм уу. Йоо. Манай ажлынхаа чинь нэг юм гоё ингээ гэгээтэй гэрэлтэй талтай тий. Тий. За би бас ч гэж гайгүй шүү. Буцсан будаг хоёр баг мэддэхгүй. Бас ч гэж бас гайгүй шүү. За хулан гэдэг чинь хоёр гэдэг чинь олон тал доо. Хулан гэдэг сонсогч гэсэн өгчлөлтөд өгөн. Манай нөхөр жаахан бахта огчим ярьдгүй хөтөөсөн гэсэн. Хүүхдүүчийг аба энтер гэдээ аваач яахгүй. Байж байгаа л нэг өдөр нагц цах нь өвөр дээрээ авцуулгаад ийм хөр хүүхд байдаг юм уу гэж асуусан чинь байдгийм гэж зоочтой нариулсан. Ингээл юмны бүглөө авчихсан юм шиг ярьж өгсөн гэсэн. Их том хүүхдээ яриа өгдөөсөн гэд хадам ээж эмээ хоёр их ярина. Нэг удаа автобусанд аавда тэрүүлээд хадам авд гэсэн үг шүү дээ. Урд талгаар нь орж илтэй хүүхдтэй өнд суудал тавьж өгөөрэй гэж өөрөө тэрүүлчихсэн явж иж тэгэж хилээд суудал олоод суучихдаг гэж байгаа. Яа. Хоёр юм уу 3 настай л байсан гэсэн. Дараа нь дахиад автобусанд аавда тэрүүлээ сууж л те. Бид хоёрын толгой адилхан байна уу гэж асуухад автобусанд байсан хүмүүс жөмөлзаал байж байсан чи манай нөхөр хоёулаа данхар толгой гэж хэлээд автобусаар нэг инээдэн болсон гэж байгаа. Ийм л том хөлтөө нөхөр одоо өөртөөгөө адилхан данхар толгойдоо хоёр үгээ болчихсон. 3 данхар толгой олоо сууж энэ да гинэ. Ийм хөтөд чи. Манай авч хэрэггүй чи. Яа, хэлт орохгүй байжижсэн. Ийм өр хүүхд байд юм уу? Байд юм аа. Бас бадруу хэлт орны зэ. Ийм хөтөч бас хичээд шүү дээ. Яа, амар ийм хөтөдөөс би бүр айдгийн. Аав ээжийг хичээгээд байдаг юм. За, Гомжов Неки гэдэг залуу. За, Facebook хэрэглэгч ийм пост бичсэн юм байна. Шкаф ухаал хувцас зэгцлээл байж захта нөхөртөө чи нэр 15 толгойтой атгаалж 60 мангас гэдэг шиг ямар олон малгайтай юм бэ гэсэн чинь за чамшгил 60 үлт биш гэж авдаг юм да. Гутал нь олон байх нь тий. Нэр ирчүүд ийм олон малгайтай байд юм байна тий. Гэхдээ нөгөө малгай янз бүрээр хүмүүстэй
залуучууд байдаг штэ. Өстой тэгдэг баг. Тийм хүмүүс малгай их байдаг охоо ирчүүдэд. Өстой тийм байх. Манай хаасайгүй 60 үлтүүд үл айл болгонд байна бай. Байгаа. Тий. Тийм. Тий, бүр ингээд улирал дотроо дахиад 60 үлт байгаа шүү дээ тий. Тий, чи хавран дахиад 60 үлт, зум дахиад 60 үлт болно шүү дээ. За таараа долгор гэдэг сонсчихсгөө өгчлөлтөд өгөх нь. Манай үеэл охин дүү биерхүү гинэ. 5 настайд нь цэцэрлэгт оруулсан чинь нэг өдөр яваад маргааш нь аав нь ахаад үүдээр нь оруулах гэсэн чинь нөгөөг чи орохгүй. Сургуульд явна гэд. Дөрөв мөчгөө ингээд тэлчээд ингээд ерөөсөө орохгүй байсан гинэ. Тэгээ оруулж чадахгүй буцаагаал гэрлүүгээ аваад явсан гэдэг. Орой ээжийг нэрэхэд аав нь хаалгаар нь оруулж чадаагүй учраас цэцэрлэгт нь явуулж чадсангүй гэд. Гэртээ сууж исэн чинь ээж нь битгий худлаа яриад тийм юм гэж юу эсэ. Би өөрөө авчиж өгнө гэж маргааш өглөө нь аваад явсан чи бас л хаалгаар нь оруулж чадаагүй гинэ. Нөгөөч дөрвөн мөчөд хэлжээд яагаад шаалгаар нь оруулж бараагүй гинэ. Тэгэл хүснээрээ 5 настайдаа сургуульд орсоо. Одоо 1 насаар ах ангийнхныгаа манлаа зогсдог. Үзэсгэлэнт гоцгоор би эхний өдөр цэцэрлэгтээ очисон чи ангийнх нь гэж бараг л бүслэгээр нь дадсан намхан юм жижиг юмнууд өөрөө дэрэгдэн нэгч юм шиг санагдаад тэгээ ангийнхныгаа голсондоо эсвэл томдоо эцсэндээ л явахгүй гэсэн байж л те. Тэгээ аавч өөр нь ч угаасаа ангийнхны хүмүүсийг анзаарсан чи илт ингээд тэмээ ямаа шиг ялгаатай байсан гинэ. Тийм болохоор 5 настайд сургуульд орохын зөвшөөрсөн гэсэн. Нэг их айхтар уйлж орилохгүй ч ингээд дөрөв мөчөд хэлчихээл ерөөсөө сая. Яг ингэж даваа шүү болж ивдчихэл аав ээж нь өөр дүрсний хэв рүү ингээд шал өөр дүрс таруулах гэдэг байгаа юм шиг л үүдэн дээр нь ноцтой зогсоод байсан гэхээр инээ төрөд идэв гинэ. Яа, шог бол гурвалжлах гад дийлэг байх нь штэ. Амар сүртэй хүүхдүүд байд юм аа. Тий, нааг хүүхдээ өргөж өгчсэн чинь нэг бас нэг хүү анх удаа цэрлэх гэж байгаа гэд эмээ өөдөө байшаар зөнцсөн гэ дөрөвтэй. Тий, тэгсэн чинь яг ингээд ээж аваа зэрэг ирсэн чинь аав нэхлээд харж чадахгүй нэгэд гадаа үлдсэн гинэ. Тэг ээж нь оруулж өгсөн чинь хайрт ээж минь ээ намайг бити орхооч гээл. Тэгсэн чи ээж нь зодоод энэ мө тнийг нэгт хэдий албаар одоо ингэж байгаа гэдэг чил хайрт ээж минь ээ би танд хайртай штэ намайг бити орхооч гээл. Гү бүр нэрээ тэгж өглөөд байгаа юм шүү. Йоо тэнд үс хүмүүс ингээд за яах вэ аваа явчих. Бараг өрн өмдөөс. Бүр тэгсэн чи ээж нь бүр сурц те энэ мө ингэдэг байхгүй заваа байлаа. Тий. Тэгээл бүр дахин тэгж өглөө. Тэгэхээр чи бүр ингээд гачин болд юм л ш. Би бүр ингээд өмнөөс нь аваа явчихгүй доо ч тий. Зайлаа. Яа, дэлгүүр цараалаас дийдэг байх та. Хайр дийж минь. Гэхдээ нэр тэгвэл үнэхээр гачин болох юм байлээ шүү дээ. Манай хүүл давстай нэг хайр таав минь намайг бити орхил доо гэвэл тэгэл. Юулигөө олноо. За төгсөө гэдэг Facebook хэрэглэгч Атманы найз охин гэдэг ийм сонирхолтой пост бичиж. За 2008 онд Сумын төвд сургуулийн дотор байранд Атман би бас хоёр найзтайгаа дөрүлээ байдаг байлаа. За. Манай ангийн Атмаа манай доод үеийн хамгийн согоо охинтой үргэлтий. За. Нэг өдөр Атман согоогоо дагуулад өрөөнд ороод ирдий байна. Мань гурав Атманы найз охиныг хөвгөлтэй байх гэдэл нэг хан алуулж 10 удаа сууж босгоод амьсгаахын төгжүүлж угаад л цээжин дээр нь хүчтэй дараад ухаан алдуулаад унгадаг байхгүй. Яана тэгдэг гэсэн. Тий, тэгнэр тэгдэг. Яг бид нар үе тэгдэг гэсэн. Тэгсэн Атманы найз охин тэндээс л хүү болооч нэг аллааштай та нар гэлээ. Тэгэхээр л би яах ч вэ байж гэл нэг тасыг лалгадаал ухаалц найзаагаа сэрээчлээ. Амар зэрлэгтэй. Яа, хүмүүс нэр хүмүүс таалагдахын тулд юу хийн те. Тэнийгээ танаас. Тэр нэг охинд нэг таалагдчихэв дээ. Тэр охин инээж ивэл ёо баг бинийг алгачихсан. Тэгсэн дараагийн ухаан алдах хүн манай Атмаа. Одоо би л гэж байна. За наашир ханнаалаад 10 удаа босцсуу гэл тэгээ амьсгаад болж байгаа л. За амьсгалаа төгж гээл цээжин дээр нь хүчтэй дарсан жил Атманы хамрын хоёр нөхөр нус нь суг сүрээд гараад ирдий. Өстө зааван гэж. Би тэд бүр шок. Атман гэс нусаа арчаал цаашаа харсан. Тэгэл тэр өдрөөс хойш Атмаа эцсэндээ согоо найз охиноос салсаа. Тэгээс жаахан. Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран явуулагчаар сайн электрониксын хүүхдийн дэлгэц гаруцны зохисгүй хэлээний эсрэг дэлгэцийн цан гэдэг аяныг эхлүүлсэн байгаа. За одоо уул нь бол эдгээр чинь ингээд
захилгаан бараа зардаг хүмүүс шүү дээ. Тэгээ гар утас зардаг. Тийм. Тэсэн мөртлөө айгүй гоё ийм аян эхлүүлсэн байлаа. Тэгээд ер нь бол эцэг эхчүүдийн санаа зовж байгаа асуудал бол яачгүй хүүхдийн гар утасны одоо хит хэрэглээ болоод байгаа шүү дээ. Бүх айлд байна. Бүр статистик гаргацсан байна. Хүүхдүүдийн 65% нь одоо дэлгэцийн амралтай болсон байна. Тэгээ 23% нь ингээ видео тоглоомын донтолттой. Тэгээ хүүхдүүд 7 хоногт дунджаар 44 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг. За энэ нь хэвийнээс 4 дахин давсан үзүүлэлт гэж байгаа байхгүй. Тэгээ эцэг эхчүүдийн 98% нь одоо хүүхдийнхаа дэлгэц хэрэглээг бүрэн хянахыг хүсдэг боловч 40 л хянаж чаддаг. 40%. Тэгээ дэлгэцийн цаана пэйжэд одоо хүүхдийнхаа утасны хэрэглээг хянах заавар бичлэг хүртэл ингээд орсон байгаад байгаа юм байна л да. За. Тэгээ өсвөр насны 89% дэлгэцийн донтолтойг гэх мэт одоо дэлгэц технологитой холбоотой маш харамсалтай фактууд байдгийн байна. Тэгээд технологи мэдээж олон давуу талдаас нөгөө талаараас хүүхдүүдэд маш их эрсдлийг дагуулж байгааг бол эднийхоос ингээд баг хөөрхөн өөртөө ингээ борлуулагч гэсэн хүлийн зөвшөөрсөн тий. Тэгээд дэлгэц сошиал медиан донтолт, зохисгүй агуулга үзэх, захим дэрлэхэлтэд өртөх, онлайнаар одоо танихгүй хүнтэй холбоотойх, эрүүл мэндийн одоо олон асуудлын их үүсвэр болох гэх мэт ийм учраас сайн электроникс энэ дэлгэцийн цаана аянараа энэ асуудлуудыг хүндсэн юм сонирхолтой контентууд зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа юм байна. Оо тийм үү. Хөрхөн харин тийм. Харин юу яагаад байна? Дэлгэцийг нь хянахаар уурлаад байна. За бас хамаагүй хянаж болохгүй шууд ингээд тэгээд болооч гэж нэг өгүүлэх юм өөрөөр бас хэлж чадахгүй маа ярьж. Харин тийм. Тэгээ одоо яах вэ гэхээр эцэг эхчүүд маань дэлгэцийн одоо цаана гээд нөгөө Facebook хуудсанд ерөөсөө лайк дараал нэгдчих юм байна. Кириллээр бичих юм биш тий? Кириллээр бичээл болоо. Тийм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар сайн электроникс маань хүүхдийн дэлгэц гар утасны зохисгүй хэрэглээний эсрэг дэлгэцийн цаана гэсэн аянаараа хамтран ажиллаж байна. Энэ өстой гоё. Тийм байна. Та кириллээр Facebook дээр ороод дэлгэцийн цаана кириллээр бичих юм бол эдний пэйж гарч ирнэ. За энэ пэйж дээр одоо хүүхдээ яаж дэлгэцээс холдуулах гоё аргачлалууд, зөвлөгөөнүүд байгаа юм байна. Энэ өстой хэрэгтэй юм биш үү? Харин тийм. За баярлалаа. За өргөжлүүлээд Анука гэдэг сонсогч маань хөгжилтэй дөхөн. За Солонгост тоосон солонгос хүмүүсийн хөгжилтэй болсон явдлыг орчуулан бичиж жаахан сүсгэлээрэй гэнэ. За манайхаа сүсгэлээрээ. За. Даган баясараа. За. 30 хүрч байгаа нэг уба хуваараа бизнес хийгээд тэр нь гайгүй болж аав ээжээсээ тусдаа гарахаар шийдсэн гинэ. За одоо солонгос хүмүүс шүү дээ тийм. Уба за. Эхний хэдэн сар уба маань их жаргалтай өглөө загнах хүн байхгүй ууж идэл шоудаал ёстой сайхан байж. Энэ маягаараа нэлээ хэдэн сар өнгөрлөө. Нөгөө бизнес нь сайнгүй болж мөнгөнч дуусч гэлөө. Нэг шөнө гэртээ ганцаараа хэдэн шил сөөжөө уугаад өөрийгөө буруутгаж гарав. Муу тэнэг хэдэн цаас гараад гэрээсээ яваад гэрийн хоол идээгүй удлаа. Байн хоол захиалж идгээс залхаж байна. Би удахгүй дампуурах юм байна. Үхмээр гэл нөгөө сод рам шиг орилоо ол уйлаа. Тэгэл их уусан хүн чинь 0 орж чигээр явахдаа шарсан дахиан дагалдаж ирдэг дарсан цагаан луун байдаг та. Тэрнийхээ шүүсийг насхна гэд бас аваа явсан гинэ. Тэгээд нөгөө цагаан луунгийнхаа шүүсийг асгах гэж байгаад том хэрцэн цагаан луунгуудаа тэр чигээр ингээд жорлондоо унагцсан гинэ. Тэгснээ сайхан гар усаа татаж хаяад 0 тэр чигтээ бүглрөөд тэрнтэй зэрэгцээд убагийн найз охин мессеж өчж байна. Уба. Сайхан амраарай, хүчтэй байгаарай гэд. Тэг чи убаа согтой байсан болохоор сэтгэл санаа нь хэцүү. Хариуд нь убаа нь үхмээр байна гэд. Бичээд явсныхаа дараа салгалаад уцаа ингээд 0-д унагцсан. Тэгээ убаа бөө зөлөг гэж новш гэж хараач уцаа 0-ийн уснаас гаргаж тавьж чад архиндаа дэлдэд унтаад гсэн гинэ. Тэгээ өглөө шарцсан убаагийн маань гидсэн эвгүрхэд сэрвээ тэгээ 0 руугаа орсон чинь 0-нд бүглөрч гсэн. Ус нь ингээд тагаа ингээд тулчихсан байж л тэ. Тэгээ убаа бүр тэсгэл алдаад юм угаадаг төмпөндөө яа гэж бодоод тэгээ гэрээга төвцгт нэг өрөө байр заяа. Төмбөндөө яг гой пүр парк гээл суужсэн чи хаалгыг нь хүмүүс тогшсон гинэ. Шинэ бүтлгүн авч гэдэг шиг. Хүн байна уу? Цагдаа байна. Та хаалгаа тайлна уу гэл. Уба амаа дараал зөлөг гэл өгзгөө чангалал. За нүдэж байгаа л явж байгаа гэсэн чи хаалганы цаана энд хүн байгаа. Худлаа байхгүй юм шиг жүжиглэж байгаа юм гэл хүчтэй нүдэд та 50 байгаараа өөртөө муу юм хийж болохгүй шүү гэл. Хаалгаа тайлаараа тайлахгүй бол эвдээд орлоо шүү гэл. Нүч яжд нөгөө урд өрөө амиа орлоо. Орлоо шүү гэл хэлж дуусаал хаалгыг нэвчихсэн. Тэгэл хаалгыг нэдл яг өөдөөс нь шав шалдан залуу төмпөнд хүндрээ сууж байсан юм да.
тийм юм бэ. Цагдаа Убаа нар уучлаарай та дуусгачгаад хэлээрээ гэд хаалгыг зөөлхөн хаасан гэсэн. Цагдаа нар яагаад ирсэн гэж Убаа найз охин руугаа өхмөр байна гэж бичээд явуулчихсан байсан шүү дээ. Өглөө найз охин сэрээд уншчихад залгасан утас нь холбогдохгүй тэгээ санаан зовоод надаас илүү цагдаа нар хурдаа очно гэд цагдаа руу залгаад манай найз залуу амиа орлох гээд байна гэж цагдаа нарыг дуудсан байна. Хэвээ бүтггүй. Яа, стенэр ирээчтэй. Энэний өмнөх өдөр заяад өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бас нэг айгүй хөөрхөн бас сонсогч нар ингээд нөгөө Солонгосын радио ч айгүй бас нөгөө итгэвчтэй явдаг штэ тий. Тэгээ радио сонсож жагаад тэг ингээ орчуулж бичиж явуулаад байгаа байхгүй юу. Айгүй хөөрхөн. Энэний өмнө бас хөсгөлдөг бичлэг явуулсан. Чин сэтгэлээсээ сүсгэлж байна. Бас Монголд ирсэн ингээд нөгөө нэг Иесусийн шугамар л ирсэн юм шүү. Бас Монголд ирсэн тэгээд хөдөө хээр бас яг ингээд нөгөө нэг хүндэрж исэн чинь Убаа хараа хүрээд ирсэн гэсэн. Чи юу ч тэнгэр харж байна. Мэдхгүй нөгөө тэгдэ. Тэгснэ ойрдгоор үнэртэй шүү дээ угаасаа. Тэнгүүтээ буцаад за чи ганцаараа тэнгэрээ хардаа гэж явсан гэсэн. Тэнгүүтээ хамгийн гоё нь буцаад ирсэн чинь майхан руугаа ирсэн чинь шүхэр өгөнгүүтээ чи энийг хажуудаа дэлгээд тавьсан байх юм бол би чамаа ганцаар ингээ чинь тэнгэр харуулна гэсэн. Манайх ингээд 0 бицхаараа гэдэг штэ тий хүн байна гэж хэлдэг штэ тий. Тэгс чинь тэрийг хотын хүүхдүүд мэддэггүй юм билээ штэ. Мэдхгүй шүү дээ яаж мэдэх юм. Тий тэгсэн чинь манай аавын дэ ууралцсан жорлонгоос гарч ирсэн дээ тэр аав ингэ нөгөө хотоос ирсэн манад ирсэн хүүхдээ загнаад тэнийг юм уу чийч хүн бийцэж хаалга татаад унахчих гад хүн гээд юу аахгүй хөдөөний модон жарлан тэр чинь түгжээ байхгүй байхгүй тэг ингээд хаалганаасаа барьж суудаг байхгүй тий тэгсэн чинь нөгөөдг нь гал тэгсэн гэдэг чинь тэгээд гарч ирээд аха та хүн бэ гэхгүйс юм те. Йоо за оюун гэрэл гэж бүсгүй. Ус уух хувьтай хүн гэдэг гарчигтай юм байна. За би хүүхд байхдаа дандаа дэмий балаа юм сэтгэж өөрийгөө чадж явдаг байлаа. Хорхоод хоргүй амтандаа гэдэг шиг өөрийгөө л хорлоно л доо. За тэр явах голроо давраа. Манайх намар болохоор ундааны савнд нэрс, улаалцхан, хад, өхрийн нүдгээд олон төрлийн жимсний шүүс дарж эсэгдэг айл байлаа. Нэг өглөө толгойд адын бодол орж ирээд нэгийг нь хулгайлж аваад орон доогоор орлоо. Таглагын суллах тусам бол писпас гээд хийн гараад жимсний шүүс дээшээ оргиж гарч ирээд байдаг шүү дээ. Гараараа дараа сууж байсан. Хөөхий нөгөөг чинь ориглуун дарс буудж байгаа хайтал орон доороос нөгөө талын хан хүртэл буудаа ийс. Ээж аав хүү хаа юу буудав гэл бөө юм болоод ужигнаад. Гэр орон гэж авах юм байхгүй битүү нэрсний шүүсээр буудаад ийс. Би ч өөрөө нөгөө улаан жамсран гэж бурхан дүүрээ авлаа. За орон доор гаш та шавгийн амир. За тэгээд 5 салаа танзуур баомны амт үзээд хэд хоног овоод намуухан байлаа. Бас л дотор байдаг эсэргүүний үлдэгдэл нэг өглөө хатгаад болдгоо. Улаалцхны шүүс аваад машингийн ард гарлаа. Таглагын сулдахаар нөгөө пис бас маань дуурайд л байна. Шүдэрээ дарсаа. Бөглөөний тагийг аман дотроо оруулаа шүдэрээ нам сайхан дарж итэл гинэт буудаад бөглөө хоолонд очиод нам. Яана. Дугуурч болтгоо. Хүнд хэлж тусламж дуудаж авч чадахгүй 2-3 минут болсон байхаа. Толгой дүүрээд бүх цус дээшээ хөөрөөд л ингээд л үхтий юм байж хулгай хар мөртэй гэж хохинээ би өөрийгөө лалчих таа гэд. Түмэн янзын бодол толгойд ороод л аз болж имээ миний хайгуур гарахтаа чихгүй толгой ажлыг болохоор байшингийн ард сууд юм гээд нуруур нь зодоод гараараа зөксөн гинэ. Энэ мө дандаа ингээ ажиллаж сухтаж. Тэгэл пүк гээд нөгөө бүглөө унаад ирсэн. Би ч ёстой нэг хэсэгтэл манарс баг ухаалдаж ундгийн өмнө имээ гарч ирж нуруур зөксөн гинэ. Яанаас та усуух хувь тавилагдал юм байж хулгай хар мөртэй. Тэр улаан жамсар нь гоё уус тийм. Нэр улаан жамсар гэдгс нэг юм битүү шүрэн юм улаан юу байдаг. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ярилцагчаар Такада Трейд асуудалгүй эрүүл хөдөлгүүр Альба моторын тоос дэмжээ ярьлаж байгаа. Хотын альж бүсэд түргэн шуурга өргөж их утас нь 72 11 11 72 11 11 гэх нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч Такада Трейдтэй баярлалаа. За баярлалаа. За дараагийнх нь хасаа гэдэг залуугийн өвчлөлтөд өгөх нь. За Урдуур гарсан 20 пүрүүстэй залууг би улам сайжруулж 30 унаарай гэж ирүүлээ. Ардуур гарсан
Аквата аняг би аяг нь хагарахаа амьдраарай гэж өрөөлөө. Дэрэгдүр дайржих шахам өнгөрсөн 40-41 нь мэдэгдэхгүй Прүстэ өвөөг би 4 үеэ үзэрэй гэж өрөөлөө. 30 унсан гунхсан залуусыг би 300 унаад гангарч бай гэж өрөөлөө. Хажуугаар шүргчих шахам өнгөрсөн хараартай хүүхдээ өргөж яваа нөхрөө муулдаг сайлдаг аняг би 200 унаж үр хүүхдээ хөргөх болтугай гэж өрөөлөө. 200 300 унаад шахаж махаад байгаа опо нарыг Улаанбаатараа чимэж яваарай гэж өрөөлөө. Явган гарцаар гарч байгаа ани агаа нарыг ягвар унаж жаргагдаа гэж өрөөлөө. G-class Benz BMW унсан их чах нарыг жинхэнэ джентльменүүд болороо гэж өрөөлөө. Ерөөё 9 үеэрээ төвжрэлгүй жаргаж явахыг ерөөё. Та нар намайг шахаж байхад би та нарыг өрөөгөөд л байгаа шүү. Шүлэг зөгөөж зүгээр. Энэ залууг хажуугаар би алхаж явбал юу гэж өрөөх бол би ч дандаа алхдаг л та. За манай мөөг зөөрүүлээд бас нэг ерөөл хэлчихээрээ. Тий би хотод машин унах дургу дээрээс нь гэр ойрхон болохоор дандаа алхах тий. Алхаж яваа намайг харуул нэг гоё ерөөл хэлэх байлгүй тий. За нандэ на гэдэг бүсгүй. За сайн байцгаана уу? Би ямар ч шүтлэггүй юм л да. Нэг өдөр ээжигээ дагаад гандаа орлоо. Бараг л анхудаа. За ээж ном уншиж байхад залбираад суугаарай гэхээр нь хажууд нь очлоо. Очоо суусан чинь ном уншиж байсан лам өөртөө яг адилхан 13-аар хийсэн дүрс урдаа тавьчихсан баг. Миний инээ төрөөд болдгоо. Чимээ гаргахгүй хэсэг инээгээд сүүлдээ бүр нулимс гараад гадаа гарч агаараа юмсгалчаад орж ирлээ. Миний ном уншуулах ээлж болчихож ламын ур залбираа суусан чи 13 л өгд юм байна. Би яах юм бол гэж хэсэг бодож сууснаа. Нээрээ түрүү хүн хийцэн байсан шүү дээ гэж бодоод хичээж хүн хийгээд ламын ур тавьчлаа. Тэгсэн тэр лам номоо уншгаа болоод инээгээ суудсан. Тэгээ яах вэ тэр 13 минут. Нөгөө лам тэр хүний хийсэн дүрсийг нараад инээгээ суудсан. Тэр 13-аар нь өөрийгөө арчих ёстой байсан юм байна лээ. Би ламтайгаа нийлээд хоёлоо хэсэг инээгээд хажуудалд байсан лам бид хоёрыг харж инээгээд. Гандан бол хүний сэтгэл санааг нэрээ застах газар илүү шүү. Йоо яаж мэдгүй дээ. Энийхэн зураг нь уулна байгаа юм байна. За одоо ингээ ангараг өгөх байхаа. Йоо. Тэр чи бас гачил дүрс хийхээ үл бодвол тий. Йоо би л одоо 13-аар нүүр мүр ааштай гэж мэдгч юм байж юм. Мэдхгүй шүү дээ. Шал балаа. Манай сумд нэг юм арх удаг олон хичнэртэй айлын ганц хүү байсан байхгүй. Тийм тэгээд милийн юутай айлын ганц хүү милийн дураараа. Тийм тэгээд зэрэгээс ирчээд арх ухаад ерөөсөө авгаа авдгүй нөгөө айлын ганц хүү чинь удам залах хэвээр гээд ээж нь санаа зовоод тэгээд ээж ихтнэр нь хэлж чаад нэг лам дуудаад нөгөө ламдуулъя гээд 90 онд. Тэгсэн чинь нөгөө ах чинь яг ингээд нөгөө лам өрөөд ирсэн чинь нөгөө нөх чинь урд өдрөнд сохтуу байгаад архи нь гараагүй. Тэгээд ээж нь уйлсаар байгаа чи ээжигээ зовоолоо гэд. Тэгээд нөгөө ламд ороод тэгээ нөгөө лам ном уншиж хагаад ирэхээр нэг оруулгасан юм байна. Тэгсэн чинь нөгөө нь ламаа зөхиж байгаа. Сохтуу. Тэгсэн чинь нөгөө айлын ганц инхрээ миний аав надад гар хүрж байгаагүй чим үгээд авч нөгөө ламаа чинь хоёр зөхиж унгаад гэрээс нь чирж гаргаад. Цусны хэлсэн биш үү? Яа нөгөө хүүгний чи хийсэн. Нөгөө хүүний энэ юм байна. Хүн ч болоо шиг юм байна. Юуны чи хүн те? Яа, илэг аваач яваа нэр. Хөвчтөд хаашны явуулдаг байл гин. За, үдээ ачир гээд манай одоо 318,200-аас өнөөдрийн байдлаар хэд хүрсэн байгаа юм бол доо. Тийм олон гишүүнтэй групп ааш нь нэлээд олон бас хулих группнууд байгаа. Хулих руу н орчвоо. Хүмүүс ингэдэж би ингээл амар итгэвтэй бичээдсэн чи хулих дээр нь очиж бичээдсэн байна. Жинхнээ олоод өрөөдөрлээ өрөөдөрлөж өргөө. Тий, жинхнээ олоо тэгээд кириллэр бичин те. За, око гэдэг сонсорч өсгөөгийн анхны төрөлт гинэ. За. Төрөх хугацаад өгөхөд амхандаа бэлдээд судлаад за өвдөх үед ингэж амьсгална бие байрна гэл нилээн судалж бэлдвэ. За тэгээд өвдөлт өгөөд эмнэлэгтээ иртэл арай олоогүй өвдөлж идэрэхээр ирээрээ гэл гэрлүүгээ буцлаа. Ирээд хүүхдтэйгээ анх удаа уулзах гэж байна да. Анхны сэтгэл юм чинь хөөрхөн харагдана гэл үсэнтрээ энтүүдэж ороогоо. Тэгтээ. Ёо нүрээ будаад жигтэйхэн гангаан амт эмнэлэгтээ буцаал ирсэн гинэ. За.
Төрөх хөрөөндөө ороод ирсэн. Пүү өстө хаас айгу орилсон яасан хүүхнүүд. Бурхан минь. Уг нь тийм амар өвдөхгүй л энэ да. Өвдөл даадгүй юм байна да. Ухааны юм бодоод үе жаахан банслаа. За би ч өстө судалгаа хийж бие бэлснэх гайгүй төрхөндөө ухааны юм бодоод тэр өвдөлт нь трейлер байсан байлээ шүү дээ. За тэгэл эмч орж иж үзлэг хийснэ өвдөл чигдрээгүй нэ өвдөлөх тусал хийнэ л гэж байна. Туслаа залгаал ардуураа онгорхоо халаачиг юм өмсүүлээд өмсдөг памперс бас өмсүүллээ. Би чи нэлээд том биетэй өндрөх хүн жирэмслээ таргалаад бүр нэг баавгаш гэл хүн эмнэлгийн коридороор туслаач ирээл памперстаа алхаалаа. За тэгэл өвдөлт ихсээд тэсгэ болоод түрүүхийн ямар амар юм бэ гэж бодож байсан үгнүүдийнхээ игнээ шилжээд юун алхах өрөөндөө мөлхөөд бас амар орилохгүй гэж бодоод дэрээ амдаач ихэд мөлхлөө. Сүүлдээ бүр юун тэр энтер амдаач ихэж аятайхаа орлох хурдгал төрий тэсгүүнэн гэж бодоод эмчийн өрөөрөө мөлхөж очиод эмчээ авраараа үхлээл гэлээсэн чи эмч болоогүй цагийн дараа үснэ гэж үзсэн. Эмчд бүр амар гомдоод коридорт нь баахан уйлж аваад буцаал мөлхөж байсан. Памперс жаахан шувтарсан чинь өвдөлт гайгүй болж байна шүү. Тэггээр нь тайлж аваад шалтан нүцгэн бөксөө гаргаад цаашаа мөлөглөө. Өвдөж өгөх гэж байгаа хүн юу ичих цагаандаа гард юм бэлээ. Тэгсэн асрагч хараад хүүе яадаг хүүхэн бэ гэд гүйж ирээл өмсүүлнэ. Эмчи өрөө төрөх өрөө хооронд мөлхөж тайлж шидэж асрагч ирж өмсүүлж хит хит давтагдав. За сүүлдээ ер нь ингээл үхэх юм байна гэж бодоод түрүүхэн хан руу саваа тайсан утсаа хайж олоод гэрээхнэрүүгээ ярьлаа. За би ер нь ингээ үхлээ. Энэ эмчтэй уулзаад намайг хийсвэрт оруулаадах гээл баахан орилж уйлваа. Гэсэн эмч нь гарч ирээд за үзлэг хийнэ орлуу гар гэхэр нь баярлал орлуу гараад хөвцөө. За болоог нь буугаад алах гэж байна. Ятгах. Амар хэцүү ш тугаасаа. Эмч болоог байна гэхээр л яагаад ч юм гомдоод зүрхэртлээ уйлаад би юу н амар тавтргүй зантан хүн байсан юм байлээ шүү дээ. За буугаал ахаал памперсаа тайлж хидээд мөлхөөл байсгээл эмч рүү очиод за одоо төрлөөг ойрлоод тэгсэн гинт хүндрэмээр санаад гэхээр нь за одоо коридорт хүндэр чөвшиг болно гэж бодоод 0 руу мөлхлөө. Тэгсэн совилогч хаач гэж байгаа юм гэхээр нь өвдөөд байхад тоохгүй яж гэж бодоод дургу өрөөд хаачтий баах гэдэг. Найл явж яана гэж ориллоо. Тэгсэн хүү найл орж болохгүй төрөх орлуу гарл гэж байна. Тэгэхээр нь за баачаад очив бүр болгойлаа гэж. Найл руу нилээ хурдан мүлгсэн. Тэгсэн совилогч асрагч нар ирээд бариад авлаа. Найл оруулахгүй төрөх төгөхөөр цаанаасаа хүндрэх гээд байгаа юм санагдаад тэгээд төрдөм байлээ. Аха тэгдэг угаасаа. За тэгээд найл орно. Аруулах ингэж уйлаа майлан болж төрөх орлуу гараад бас бөө юм болж ярьж төрлөө. Хүүхэд гараад нөгөө амар өвдөлт энтер байхгүй болоод ичих булчирхаа энтер жаахан ажиллаад тэндээс хүмүүсээс ичээд нөгөө памперс өмсүүлж исэн асрагч ичээсээ уушлалтгүйсэн. Тэгээд за би ястаа барахгүй юм байна гээл нэг хүүхэдтэй байхад болно ахир төрөхгүй гүшээдээд хүү том болсон ахаад ганцхан л удаа төрийгээд охинтой болсон. Охиноо төрүүлэх гэж өвдөж байхдаа бас око чи ястаа гинэн тэнэг юм аа. Ингэж өвддгийг мэдсээр гэж бас аахгүй байсан. Хоёр дахь хүүхэд дээр бас гайгүй намтай памперсаа тайлж идэггүй яаж байгаа л төрсөн. За тэгээ олон хүүхэдтэй ээж нараа бол шүтдэг шүү. Та нар бол баатрууд шүү л гэж хэлээ даа л гэж. Би бас 3 сарын өмнө бас амар шартаад тэгсэн шүү дээ. Йоо. Дахиж тайлж явахгүй. Яг ингээ хүндрэж байгаа юм шиг болоод тэгээд нөгөө нэг хүндрэхтэй ингээ бид нар дүлдэг штэ тий. Тэр дүлээл хүүхдэд төрүүлчихдээ штэ. А нэрс хүндрэх гэж байгаа юм биш юм уу? Жинкнээсээ? Үгүй хүүхэд төрөх гээд байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээл яг хүндрэж байгаа юм шиг дүлээл тэгэл хүүхдэд төрүүлж байгаа. Манай хүн бас яг хоёр дахь охин дээр би яг үхэх юм байна гэж бодсон. Тэгээд чи боддоо яг хамгийн амар заяа ингээд яг ингээд нөгөө баас ингээд дүлж хагаад цухууцсан байж байгаа түлхээ ойлгоод буцаад орчдөг штэ тий. Яг тэр шиг боо юм бол дүлж байгаа хүүхдийн хадлаа гаргацсан байж байгаа түлхээ ойлгоод пүк гэ буцаад орчихно. Тэгээд дахиад процесс эхэлнэ. Тэгээд амьсгалаа зөв дүүлгээд байдаг тэр учиртай байхгүй юу. Тэгээд амьсгалаа зөв авч чадахгүй болохоор нөгөө буцаад ингээд татчихгууд яг хүүхд нь буцаад орчдөг байхгүй аюу хэцүү. Амар хэцүү штэ юм уу. Боо урлаг ер нь бол хүүхдүүд хийдэг чи. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үр дүн аюулгүй байдал нотлогдсон ханиалга намдаах Seraphim Simple Link тус хамтран ажиллаж байгаа.
За энэ сиропын им шингэн бүтцтэй учраас уухад хялбархан гоё амттай. За том хүн болон хүүхдийн гэсэн хоёр үндсэн төрөлтэй юм байна. Сахартай. Гэхдээ сахар гүйж бас байна. Тий та сонгоод хэрглэж болно. Хоолой зурсан ийм нөгөө зовиртой ханиалгыг ер нь хэдхэн өдөрт намнаар гэж шүү. Тий, тэгдэг. Тий, гол найрлага нь нимбэгний хүчлийн моногидрат. Аха. Тэгээ одоо энэ угаасаа энэ уран аягүй сүртэй бас энэ үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон гээд. Тэгээ энэ яадаг вэ гэхээр зэрэг ер нь бол нөгөө Британий эмийн лавлах гэж байд юм байл да. Тэгээ энэ нь болохоор маш нарийн шалгуураар ингээд үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон эмийг жил болгон юм шинжилж оруулдаг жагсаал байд юм байна. Жагсаалт. За тэнгууд энэ лавлахын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болохоор бусад орнуудын одоо эмч эм зөвштийг дагаж мөрдөрөө гэж бүр аль бие осоор ингээд зөвлөмж гаргадаг. Тэгэхээр энэ жагсаалт нь багцсан эм гэдгээрээ энэ үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон гэж тодорхойлогдоод байгаа байхгүй юу? Ааха. Тэгээ ийм зүгээр шингийн уучт юм ээ. Тэгээ одоо энэ жагсаалтын дотор байдаг цор ганц жоргуугаар олгогддог юм гэж байгаа байхгүй юу? Бусдын дандаа жортой олгогддог юм байдаг. За тэгээд мэдээж бүх эмийн сонгуулаар борлуулагдчихаа. Тэгээд та Zint Farm гэж бичээд Facebook пэйж рүү н орж үзээрэй. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль бие осных нь эмч төлөөлөгч нараас 7763 тэгтэг 63 86 тэгтэг 63 гэдэг утсаар аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үр дүн аюулгүй байдал нотлогдсон ханиалган намдах Seropim Simple Linctus хамтран ажиллаж байна. Баярлалаа. Бүх эмийн сонгуулаар байгаа тий. За одоо би тий. Тий. За минийх бол ийм ГДБД дэлгэрмаа гэдэг юм ихтэй. Яг унтах гэжэтэл хүү ам цангаад байна гэхээр нь хөөхө хулган нэрээ цай өгнөө гэсэн чинь хүүн гэсэн. Тэр чинь тэгээд аяг даах юм уу доо гэсэн. Одооны хүмүүс идэхгүй. Манайс бол идэхэд унтчихлээ байлаа. Харин тэгин эдний юг бол амын бол дийлэхгүй юм байна. Харин тий. За чулуун жугараал инхээ гэдэг сонсогчдод өгчлөөд өгөх нь. Жаахан хүүхдээ хахад яг сайхан орондоо ороод унтах гэж твтгээр л ёс юм шиг орой олго ам цанганаа. Одооных шиг шөнийн 11-12 цагт унтахгүй штэ. Тэртээ их 1990 оны хөдөөний айл ямар гэрэл чидэн байх ваш цагаан гэгээ тасрахтаа зэрэгцээл орондоо ордог хуйлтай байсан баха. Яг орондоо ороод твтэн ам цангана. Би ам цангаад байна усуй гэхээр аав энийг чи сая уншсан биз дээ. Саяных дахиад үгүй өөр юм уу? Тий. Утга ер нь ойролцоо. Ойролцоо юм гайхлаа штэ. Энэ арай өөр төрөл юм байна. Арай дэлгэрэнгүй төрөл шүү. Шүн огт нь мөнгө аягаар ус авчирээ чамд өгнөө. Харин чи унтахгүй хүлээж агаад аягийг булаагаад авчихдаг юм штэ л гин. Би ч огтны мөнгө аяга авах гээд тэрэндээ л хүлээн. Тэгээд нүд анилтаад унтаад өгнө. Өлөөс ирээд амны цангаа гарсан байхаар нь аава би цангаа байжчихсан байна гэхээр чамаа дөнгөж унтангууд л ирсэн. Аав нь хараад байсан. Одоо л аягийг булаагаад авах та гэтэл байдгүй шүү. Гүй чи нэрээ огтны мөнгө аяга булаагаад авчихсан бол өдид мөнгө аяга нь цай ууж байхгүй юу? Бүр яг чамааг дөнгөж унтангууд л авчирч өгсөн. Чи өнөөш нь унтахгүй хүлээж агаад аягийг булаагаад аваадахараа гэдэг үгэнд нь бат итгэдэг тийм тэнэгхэн баг явжээ. Энэ болохоор дээр үе хөлбөр юм байна те. За тэгээ хожим өөрөө хүүхдтэй болоод охиндоо өнөөх арга эргэлсэн чинь тэр чинь ямар гартай юм уу? Би ус ууй гэж орлоо. Гүй одооний хүүхдүүдийн ухааныг гүйцэхгүй мэлээ мань итэн. Яагаад огт нь ус авчирч өгнө гэдэгт итгэдэг байсан юм ястаа бүү мэт гинэ. Яа. Тэгин штэ. Чин бидний үзчихсэн хүүхлэг гэнэг л харахгүй. Оо гэдэг л. Зүгээр нэг тийм тэгж л ярьдаг. Оо гэдэг л хүүхлэг гэнэ үзчихсэн. Пип гэдэг пингвин тий. Тэгэхээр ч аргагүй штэ. Нэр нүг багт дээр чонд болоо ерөөсөө ярьдгүү те. Тэг чонд болоо ярьч юм бол ярьдээ шүү. Үгүй яг одоо нэг баг ярьдаг гэдэг аюул баг штэ. Тэгдэг харин тэгэл аюулсаа ойлгодог гэсэн. Тэгэл одооны хүүхлэг гинэ ч баг амар ярьж штэ. Амар харьцаа. За цэнт хорл мартагдсан нь гинэ. За. Миний зүрх хаяа өвд юм л да. Тэгээд эмчид үзүүлсэн чинь зүрхний эхот харна гэд. Тэгээд эмч нь совилгчаа дуудаад бэлтчихэргэлээ. Совилгч намайг дагуулаад эхийнхээ өрөөнд оруулаад дээгүүрх бүх хувцаа тайлаад хэвтүүлээд бэлтчихэд гарлаа. За тэгээд хэвтээд л. Бүр бараг цаг шахуу боллоо. Би бодохдоо хүн үзээд үнэхээр завгүй байгаа юм байх гэж бодоод төвчээд л байл. Сүүлдээ бүр даараад ахаар нь босоод цамцаа өмслөө. Ахаа жаахан хүлээд суулаа байдгүй. Бараг 2 цаг болсон баха. Тэгээ сүүлдээ бүр арайч дэнтлээ гэд эмчийнх нь өрөөрөө яваад очсон чи өрөөнд хөгжийтэй байх юм. Яана. Йоо тэгээ гайхаад хүлээ авахаас асуусан чинь мэдэхгүй байл гэж. Тэгэхээр нь уцын нөгөөч гэж жагаад уцын олоод ярьтал бүр шок. Маний эмч намайг мартаад гэртээ ирсэн байт юм да. Ямар амар. Нөгөөд нь хүлээгээ суугаад.
Тэгээд мэдээж гэрээсээ хар урдаараа давхиж ирээд уучлалт гуугаад үзэж өгөөд бас машинаараа гэрт хөргөж өгсөн шүү л гэж. Йоо. За, оюуна гоороо гэдэг сонсож үзье. Халтар царайд гиснээс гинэ. Тэр 1995-96 оны үед би Дүүрийн театрт ажилладаг байлаа. Гэр амгаланд байдаг гэсэн байсан юу ах вэ? Амгаланд өссөн үн л дээ. Энэ кино яг ажил тарах цагаар гарна. Харих гээд гараад унаа олдохгүй. Тэгэл киногоо театрын жижүүр дээрх тэр үедээ хаач байхгүй маш том зузаан өнгө телевизээр багтаж ядан чигцэлтэн үзчихээд гарна да. Энэ үеэр хот тэр аяараа нам гүм хөнгүү гочиг болоод кино дуусангууд хот сэргэж дуушуу ордог байлаа. Угаасаа автоазууд жолооч нараа кино үзхийг зөвшөөрч гисэн байсан да. Яа ямар юм бэ? Харахгүй ш кино үзэхээр автобустайгаа алга болоод байгаа юм чи. Яа автобус аваад авчдаг. За тэгээд нэг ийм өдөр манай эгч ажил дээр ирээд хамт харахаар тэр үеийн Ленин клубын автобусны буудлын дээр Улиаста Сүхбаатарын талбай гэсэн автобусыг хүлээвэ. Тэнд пикүн автобус жирлээ хүмүүс гүйлдээл жигцэлтээл суудаг да. Яг тэгэл сууцгаалаа. Суудал хайдгүй нас ээж гэхгүй юу гинэ. Кондуктор урагшаа зайгараа яваад өгөөл. Тэгэл өөд өдөөсөө хараа суудаг суудал дээр суудал байсан да. Жолоочийн ард тэнд нэг юм ивэ олоод эгчтэйгээ зогсоол юм яриад явж байсан. Нүдний үзүүрт нэг таньдаг царай лавшруулаад тарлаа. Манай ангийн банд мөө. Нөгөө суудал дээр нэг эмгтээтэй гэр ахын төмбөс ав суулга зөндөө юм барьчихсан. Жохон буу алаал над руу харсан мөртлөө дуурахгүй танихгүй царайлал байна. Миний бүр бэлтгэл ангиасаа найзлсан найз гинэ. Найзуудын маань гинэ. Би дотроо хүнтэй суусан гэсэн юм их маягалж авах шүтээ гэж ботоол. Тэгэл шахад зогслоо тоодгүй. Тэгэхэр нь гараа бэлдэж агаад хамраас нь манжин чимхэл дээр нөгөө ингэж зураад тэг манжиддаг байсан. Чанга зулгах яг тэр мөчөд биш гэдгийг мэдээсэн. Манжид чадаа. Яна манай их сандраад чимхүүлсэн хүн хүүгэнтэйгээ шок. Тэр гавь хүмүүс ингээ ангаагаас манай их яна уучлаарай чи яагаад байгаа юм бэ гэдэг. Манай ангийн яг өгрөөд байдаг. Арэ гэж хүрл эрдэнгээ хүүхдэд андуурчглаа уучлаарай гэж хэлээ хөхрөөлээ. Тэгсэн тэр чин миний дүүштэй гээд надтай цог нэгээд хам цуусан игч хөхрөлдөөд бидний ярихыг сонсоод тэр авдасан бүх хүн инээлдээд талбайгаас амглаа ортол жаахан байж байгаа л пис гэж инээлдээр буцаасан. Тэдний гэрэг одоо ч хаяа ярьж инээлдэг гэсэн. Тэр ах энд байдаг бол чанга чимэгсэнд уучлаарай гинэ. За. За энэ үрээд 2023 оны 11 сарын 13-ны даваа гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ мишээ сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон ханилга намдах Seropium Simple Linctus за мөн сайн электроникс хүүхдийн дэлгэц гараусны зохисгүй хэрэглээний эсрэг дэлгэцийн цаана аянаараа хамтран ажиллалаа баярлалаа. Баярлалаа мөгийн. За баярлалаа. Өргөлөд ирхэн сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа хашмууг нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч таны лизингийн түнш сайн электроникс мэдээлэл хутас 70 33 66 70 33 66 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч үр дүн аюулгүй байдал нь нотлогдсон ханилга намдаах Seropium Simple Linctus мэдээлэл хутас 7763 тэгтэг 63 86 тэгтэг 63 хэрэглэхийн өмнө заавартай танилцсан уу? Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3